За сайн байцгаана уу нарко. Хоёр дээрөөсөө бичлэг хийсэнгүү өнөөдөр нэг бичлэг хийгээд та нарт нэг мэдээлэл хүргэчих гэж бодсон. Юуны талаар гэхээр нохоогоо усанд оруулах талаар. Манай офс дээр нэг жижиг нөгөө юуны тэрэрийн микс нэг жижиг гүлэг тийжээ тийм манайхан ажлынхан. Тэрийг өнөөдөр усанд оруулаад усыг нь жоохон янзсан. Тэгээд энэ мэдээллийг бас хүмүүст хүргэжүүл хэрэгтэй юм болоо гэж бодоод. Юу гэхээр бид нар усанд оруулахдаа эхлээд нөгөө халтар болцсон нохоогоо усанд оруулчаад дараа нь хатаагаад ингээд самж умдаг штэ тий. Тэгэхээр тэр нь болохоор ерөнхийдөө үр дүн айгу багтай гэж үздэг юм байна л да. Яг энэ бол яг мэрэгжлийн грумер хүний зөвлөсөн зөвлөгөө. Яагаад гэхээр бидний ашиглаж байгаа нохоон зориулсан шампунчин үр дүнтэй байх, нохооны арьс усыг, усны угийг хамгийн сайнаараа одоо цэвэрлэхийн тулд яг тэр арьсныхаа гадаргуу, усны угт хамгийн гүн очиж үйлчилж явах хэрэгтэй байна л да. Тэнгууд бид нар бохир нохоогоо шууд ингээд шампундаад эхлэнгууд тэр нь усны уг дээр очтгүй юм байна л да. Яагаад гэхээр тэрний өмнө байх нөгөө нэг бидний сул ус нөгөө өгцөн уснууд ингээд бэж идэг, ингээд яг арьсан дээр ингээд бэж идэг. Тэгээ тийм болохоор үр дүн багтай байт юм байна. Тэгээ юу зөвлөж байгаа гэхээр усанд оруулахаас өмнө нохоогоо ингээд самна. Нохоогоо самнаад бүх сул ус, бүх тэр өгсөн уснуудыг нь бүгдийг нь авчиад тэрнийхээ дараа яг шампунаараа гоё угаагаад, массаж хийж угаагаад те шампуна баг зэрэг нохооныхоо биен дээр байлгаад тэгээд арьсын цэвэрлээд усаар арьсын цэвэрлээд ингэм бол ер нь айгүй үр дүнтэй усанд оруулах болох юм байна. Би тэгээд өнөөдөр бас яг тэр нөгөө жижигхэн гүлгөө тэгж үзлээ. Ер нь бол зүгээр оруулж яснаас бол хамаагүй илүү цэвэрлэгдсэн юм шиг надад л авдаг санагдлаа. Тэгэхээр би цаашдаа бол яг ямар ч тохойг ер нь тэгж оруулж байгаа юм зөв юм байна гэж бодсон чинь. Тэгэхээр та нар ч гэсэндээ одоо нохоогоо дараа оруулахдаа эхлээд самнаад тэгээд усанд оруулаад зориултын шампунаар нугаагаад тэгээд угаасныхаа дараа дахиад хатаагаад дахиад самнах нь бас яг арьсыг эрүүл байлгах, усыг гоё ургуулахад бас яг үр дүнтэй тийм усанд оруулах процесс юм байна шүү. Тэрийг бас ойлгохоор би сая самнахтаа болохоор хоёр янзын сам ашигласан. Нэг нь болохоор нөгөө бидний мэддэг нөгөө нэг барцгаар юм шүдтэй сам байдаг шүү дээ тий. Тэрийг ашигласан. Гэхдээ тэр бол яг бүх нөгөө нэг манай тэр гүлэг болохоор бас урт устай, нэлээд урт устай. Бүх уганд нь хүрч самж чадахгүй. Тийм болохоор нэг иймэрдүү урт төмрөн сам байдаг шүү дээ. Нэг тал хүртлээ жоохон нарийнхан хоорондын зай нарийнхан байжгаад нөгөө тал нь болохоор арай их. Тэр нь болохоор Марсын дугаамаа гэжтэй байлээ. Би өчигдөр очиж 4000 төгрөгөөр авсан. Тэрүүгээр ерөнхийдөө ихэнх тэр нөгөө нэг уснуудын тэр ширэлцсэн эсгүүд өгсөн уснуудыг ер нь бүгднийг аягүй сайн авчиж байгаа. Тийм хоёр самыг л ерөнхийдөө ашигласан. Дахиад хэлэхэд яг тийм усыг тийм зулгаадаг самаар бол нохооныхоо усыг аль болох бити самнаараа арьсыг гинтэн үсээ хуглан те энэ бол нөгөө форматор гэх самыг манайхаа аягүй их ашиглаад ингээ ус зулгаагаад байдаг. Тэр бол миний бол бас аягүй дургуй самнуудын нэг шүү. Тэгэхээр аль болох нохооныхоо арьс усанд гэмтэл учруулахгүй тийм самнуудыг авч ашиглаж байгаарай. За энийг л хэлэх гэсэн. Баяр та.